Библийн дуулал ном бидний зүрх сэтгэлд гүн гүнзгий хүртгийн нэг шалтгаан нь хүн бүрийн амьдралдаа туулж буй бүхий л мэдрэмжүүдийг илэрхийлдэхт оршдог. Дуулал номоос хүний бүх сэтгэл хөдлөлийг харж олно. Жишээлбэл талархал, уур хилэн, хайр, үзэн ядалт, баяр хөөр гэх мэт. Заримдаа би өөрийн дуулалыг бичих дуртай. Мэдээж миний бичсэн зүйлс Бурхны үг биш ч гэсэн энэ сэтгэлээ Бурханд илэрхийлж байгаагийн маань нэг хэлбэр юм. Тухайлбал би нэг удаа завгүй өнгөрсөн Крисмас баярын дараа 1-р сард ингэж бичиж байсан юм. Эзэн минь, өнгөрсөн сард би мөнгө санхүү гэсээр материалын зүйлсээр хит их цагийг зарцуулж таныг эрен хайх дотоод сэтгэлийн дуу хоолойг орхигдуулжээ. Би мөнгөө дэмий зүйлд үрсэн гэж бодохгүй байна л та. Худалдаж авсан зүйлс маань чанартай, боломжийн үнэтэй байсан. Бас бусдад зориулсан. Гэхдээ эдгээр нь дэлхийн төр зүрийн зүйлс ээжээ. Бодох нэ, би хит их идэж, оройтой жунтаж, хангалттай тасгал хөдөлгөөнч хийгээгүй. Харин би одоо илүү мөнхийн гүн гүнзгий үн цэнтэй зүйлийг хүсэж байна. Намайг үн мөнх сэтгэл хангалуун байлгах зүйлс танаас ирдэг гэдгийг би ойлголоо. Тиймээс би энэ өглөөг Бурхны оршихуугаар дүүргэх магтаалыг сонсож, хөгөн алдагдсан сэтгэлээ хөглөхөөр таны өмнө ирлээ. Ариун сүнс минь, хитрхий чангарсан утаснуудыг минь суллаж, миний гарын мөр босон толбуудыг арилгаж өгөөч. Таньгүйгээр би хөгжим тоглох гэж оролдсноос болж хөг аялгау минь бүтгэрч хөгөнд гарчээ. Өнөөдөр би таны тоглох хөг аялгаугаар амьдралаа удирдуулмаар байна. Өнөөдөр та яг энэ цагт өөрийн зүрх сэтгэл байгаа зүйлсээ бичиж яагаад болохгүй гэж бичээс бидэнд эзний оршихуйн өмнө зүрхээ ус мэт хасах гэж хэлдэг. Таны амнаас урсаж буй тэдгээр үгс залбирал болон Бурхны сонорт очих болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг